Нөгөө эртөө тулаа харсан юм шиг гэдгийг харсан юм тэгээд. Харцаар. Сайн байцгаана уу? Форум болсон биш. За өнөөдөр бол 2025 оны 7 сарын 3-ны өдрөө бид. За тэгээд аяллаас ирээд 2 жил болсон байна. Тэгээд өнөөдөөс эхлээд блог өргөжлөхийг хичээж байна. За ингээд манай бол дараагийн аяллаа бэлтгэл ажил эхэлсэн. За тэгэл Монголдо өнөөдөр бол ингээ амралтын сарууд ихс учраас ойр зурхан жижигэн салхин гараа явж байна хүүхдүүдтэй хамт. Өнөөдөр бид нэр аглаг бүтээлийн хийд үзнэ. За энэ тийм хөөрхөн зогсоол байдаг юм байна. Ийм хөө зогсоол байдаг гэж мэдсэнгүй энэ ууланд тэр цагаар нь хоол үйлчний газар удахгүй нэрч байгаа болтой байна. За тэгэд энүүгээр нь хүүд дуус сундаа зайрмаг болон сүвнэр хэсэг байна. Тэгээд энэ хэсгийг нь харахад бол яг жуулчин зэрүүлсэн. Гадаадын одоо жуулчны ирдэг газар үчиг санагдж байна. Би удахгүй 4 настай болсон. Таны энэ сумууд явж байна. За болоо. Гараа ярэ. Нилээ дээшээ өгсөж байна. Энэ ч бас хөөрхөн өгсүүлдэг юм байна. Гэхдээ бүр тийм амар болно ш. Гэхдээ нөгөө хотод хөдөлгөөн ихгүй дээшээ тааш гүхгүй байсан л. Цааш хөөрхөн амьсгаадаж гарч ирж байна. Цаашаа гоё юм аа нар да. Ястаа гоё юм байна. Дэше хийд рүүгээ авирж байна. Тэгээ одоо амрыг инээ. Дэлгэмдүүлээд би ч гэсэн жоохон амарч байна. Тогс байгаа гэж бичсэн байна. Гэхдээ би бол байгаа гэж тэр юу вэ? Ийсээ бэж болохгүй. Тэнд дахиад. Хүмүүдрээ наач юу ах шиг байна? Турки. Турки гэдэг нь юу юм болов? Аа? Ямар царай мэт тавт юм бэ? Хөөх тэр ерөнийхэн доор байгаа юм хараа. Аа. Чичтэй царай мэт тавт юм да. Урдлах үедээ яана. Гукарку гэдэг юм уу? Тий. Нэг өглөө гукарику гэж юм шүү дээ. Чамаас сэрэгэж идэг үстэй. Тогос харагдаж байна. Тогос руу ч нэг ойртож чадахгүй юм шиг байна. Хөөхөн энд ингээд тогос амьдэрдэг гэж би ёстой бодсонгүй. Дахиа байна. Дахтаа байна. Тогос байна. Турки байна. Тэсэр гэсэн дөрөв шүү байна. За бараг л тогруул байх нь холгүй байж тээ. Хөөе тэр дэшиг нэг юм гүг явчлаа. Гэхдээ тэр хэрмнээс арай өөр зурмархуу царайтай юм гүг явцсан. Тэрийг харсан. Аав цариг нь хараагүй бөксийн л харсан. Цаашаа гүйжсэн. За ингээд хажуулаад шат байсараа тэр бид нар яасан. Байгалийн шорон замаар явж байгаа юм шүү дээ. Байгальтайгаа тийм ярих юм байна шүү дээ. Вау. За тэн дээр алтан сум байна. За тэгтэл манайхаа энд жимс оллоо. Автаа ихсэн идэв үз. Тэгээ яах юм? Тэг юу байна? Мэдчих. Тэг зүгээр байл. Амар гомдтой. Үхрийн нүдэн чихнэсээ. Яхаар аавтаа эхлээд үзгээд. За замдаа ингээд сайхан жимс олоод үзсгэлээ. Газрын даруулга алтан ясмал хий гэж хийсэн байна. Энэ ингээд угаасаа энд байсан чулууг нь янзсан шиг санагдаад их тийм гэж байх уу? Нэг дуун чирэггүй л дээ нэг багт яах вэ? Аврагаараа анхаа лавлаа. Хартаа хэн болроо? Галтуулын халуун даавн түлэгцэн гэж боддоо. Гайрд арслан хоёр дундаас төрсөн 8 хөлт арслан гинэ. Тэгэхээр толгоонд гайрд зогдор нь арслан тэгээд доор 8 хөл байгаа. Дийлдэхгүй амтан баг нэ. Бүгд энэ өнгөн юу? Өндгөн зүгээр энэ хавар явцсан могооны өндөг. Бүтээлийн сүм Ингчингийн орны байгуулалт бүхий гол шүтэнтэй бүтээл бяцлаглалын онцлог зан үйл бүхий 3 давхар сүм гэж. За энэ бүгд гутлаа тайлдаг юм байна. Амьдралдаа анх удаа юм сүм дотор ийм том чулуу байхыг харж байна. Тэр дээр нь бас бүү амтан байна. За уншаар их маяр.
Манай 6-аас л шүү. Шүтэнд гар өрхөх хөргөлн, бомборт гар өрхөх хөргөлн гэсэн бичгүүд байна. Нэг давхартай бичлэг зураг зөвшөөрөөд хоёр давхарт болохоор той гэж тийм учраас одоо ингээд камера унтраагаад дараа нь юу үзснэгээ ярьж өгье. Даасан байна уу? Намайг Очир Төмөр гэдэг. За Үлзий Бадруулагч хэд буюу аглаг бүтээлийн сүм дээр та бүхэн ирээд байна. За тэгээд энэ сүм хийхин одоо талаар товч танилцуулъя. За энэ бол одоо анх энэ сүмийг барихад одоо энэ барилгын одоо ажилчид нь анх энэ хадыг ингээд нураах гэдэг ингээд оролдож исэн юм байна. Тэгээд яг тухайн үед одоо маш олон хүн бэртээд зарим нь өвдөөд энэ төр болоод янгууд бурханчламд одоо хэл хөргүүлсэн юм байна л да. За энэ хадыг ингээд нураах гэсэн чинь бэртээд гимтээд зарим нь өвдөөд юм байна гэсэн чинь бурханчлам за тэгвэл яа миний зүуд нь бас нэг 2 өдөр ингээд ийм гэрийн одоо чинээ юм бол харж болов ингээд зүудлэгдлээ. Тэгэхээр би бас энэ зүуднийхээ учрыг тайлъя. Та нар над ажлаас зогсоочгоо тэгээ очоод үзье гэсэн юм. Тэгээ ингэж ирж үзээд энэ газрыг энэ хадыг шинжээд за энэ бол одоо газрын эрчим энергийг шингэсэн маш хүчтэй хад юм байна. Тийм учраас одоо энийг ингээд одоо болио гэх тэгээ барилгынхаа зураг төслийг өөрчлөөд ингээ жижигхэн дуган барих байсан бол өшөө том болгож барьсан юм түүхтэй гэдэг юм лээ. За тэгээ монгол бичгээр мааны бадмынхан гэсэн үсгийг одоо энэ хадыг одоо эвдэж нураасны учир одоо уучлал үйлчлэгчүүд ингэж одоо энэ мааны үсгийг сэлт тавьсан юм байна. За энэ бол одоо бурханчламын одоо өөрийнх нь бүтээлүүдийн дээжсэн байна. Боддын шашны одоо гүн агуулгатай аглын ууланд байдаг одоо зарим нэг амьтдын чихмэлүүд одоо бурханчлам өөрийнхөө гараар бүтээсэн. За энэ одоо морин шилвэс гэдэг нэг юм байдаг. За тэгээ энэ одоо галтуулын одоо юм сонин ховор чулуулгууд одоо энэ гүзээтэй шар тос ч юм уу одоо энэ одоо жишээлбэл одоо нэг яст мэлхийн дүрс ч юм уу те ийм ингээ сонин содон ийм хэлбэр те одоо галтуулын чулуулгууд зэгт намлын аргаар бүтээсэн ертөнцийг байлдан дагуулагч гэдэг нэртэй одоо ийм бүтээл байна. Одоо их эзэн Чингис хааны маань түүхээс сэдвээс одоо ийм сайхан бүтээл байна. Энэ зэгт намлын аргаар бүтээсэн. За энэ болохоор зөөлөн их шигт бурхан гэдэг. Мөн л бурханчлам одоо өөрийнхөө шавнырын хамтаар зэгт намлын аргаар бас бүтээсэн. Одоо хосгүй үнд дурсгалын зүйл. Одоо энэ бол одоо нэлээд одоо цаг хугацаа за тэгээд авиас ур чадвар их шаарддаг их нарийн нандин бүтээл юм бэлээ. За одоо бид нар ярьдаг да нөгөө ихийн алтан хэвлээ гэж ярьдаг тийм. За тэр энэ одоо модны уур үндэсээс ингээд санаа аваад ингээд өөрхөн нэлх хөөхөд энд ингээд суулгаад ингэж бүтээсэн, зохиомжилсан бурханчламыг. За энэ мөн одоо зэгт намлын аргаар бүтээсэн ханд дагнсын зураг байна. Хүн өөрөөрөө бас их сонирхол тайлдаг. За одоо энэ жишээлбэл одоо хүүхдүүд харангуудаа энэ нусны дэгдэхээ байна ч гэдэг юм ингэж. Тий, яг тэг тайлбарладаг. Тий, байгалийн галтуулын жолоолгууд л. За энэ одоо энэ аглын ууланд байгаа одоо манай нөгөө тогс шуу муу барьж идэт байгаа юм чинь. Тогс бариулсан. Тогс бариулсан. 2 ихэр тогс байсан. Нэг юм барьчихсан. За энэ бол одоо Амитаба бурхны одоо дүр байна. Тэгээд энэ Игчингийн орны одоо одоогийнхоор бол одоо 3 дид хөлбөр юм тий. Бурханчлам одоо шавнарынхаа хамтар бүтээсэн юм сайхан бүтээл байна. За энэ одоо бурханчламын өөрийнх нь сайхан гэгэн дүр одоо өөрийнх нь бүтээлийн одоо ботиуд Монголын нуус товчооноос сэтвэлэн бүтээсэн бурханчламын бүртчин гэргийн гоомрлын хамт гэдэг бүтээл. Тэгээ энэ аглын ууланд одоо дахиад энэ сүмийн гадна талд яг энэ бүртчин гоомрлын дүрийг гантиг чулуугаар дахин бас нэг сэлбэрсэн байгааг та бүхэн гараад үзээрэй. За Үлзий Бадруулагч сүм аглаг бүтээлийн хід нь Улаанбаатар хотоос 90 орчим километр. За тэгээд энэ хід дээр ирсний үр буйн нь юу вэ гэхээр нэгдүгээрт одоо өөрийнхөө сэтгэлийн амар амгалан олох, хоёрдугаарт бас нэг эрүүл сайхан агаарт зугаалах, аялах, гуравдугаарт одоо буйнаа хураах юм сайхан зам юм шүү. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. За ирсэн аялагчид сүсгтэн олон та бүхэн минь аялахдаа эрүүл, зөв, цэвэр сайхан аялаарай. Тэгээд энэ аялалд ирэхдээ та бүхэн ил гал төлөх, за зөв бусын үг авир гаргах, за ариг тар суух,
тамхи татах тэргүүтэн нүглүүдийг бүгдийг нь төвчээрээ. Яагаад гэвэл энэ бол одоо буйны аялал учраас та бүхний ирсэн зам цагаан мөртөө байж буцсан зам нь мөн тийм байгаасай гэдгийг одоо бас өрөөм хэлж байна. Уриалж байгаа юм шүү. За энэ хит маань 2 давхар юм байна. За тэгээ 2 давхарт нь зураг бичлэг авах хориотой учраас би үзсэн юм газ тайлбарлаад өгчөө. За тэгээд дээдлэл нь болохоор ерөөсөө энэ орчлонд байдаггүй байх боломжгүй тийм амьтдыг төрсөлсөн байгаа юм. Тэгээд бүр маш их тэг бүр сонин бүр ийм байх боломжтой юм уу гэд төрсөлсөн айгүй сонин. Ерөөсөө нэг амьтныг төрслөхдээ бүр 4-5 амьтны тийм нэг одоо эд эрхтэн дүр зургийг нийлүүлсэн байгаа. За тэг хамгийн ингээд харахад одоо жоохон таатай ч үед мөнх харахад нүдэнд арай ойрхон эвэртэй тулаа. Туу одоо бид эвэртэй тулаа харсан юм шиг гэж ярьдаг боловч одоо яг нөгөө эвэртэй туулаагаас харлаа. Туулаан дээр ийм том эвэр зүцэн. За тэгээ бос нь бүр тайлбарлахаа аргагүй. Сая биднэрт нөгөө сумаа тайлбарлаж өгсөн тайлбарлагч ах маань энэ дотор нэг хөөрхөн юм байгаа гэсэн тэрийг үзгэсэн. Одоо тэрийг үзэх гээд явж байна. Тэгвэл бол юу идээд яваад байгаа юм бэ? Юу вэ? Oh my god. Хөөх алмас шүү дээ. Энэ нөгөө унтахгүй байгаа хүмүүсийг явдаг чинь. Тэр унтахгүй байгаа мууруудыг Яана энэ алмас хардаа. Энэ бүр юу шилжүүлсийг юу л эрвсэг бүр барьцсан ба шүү дээ. Ийм том юм шүү. Ямар амар хэрэг вэ? чадчих юм. Йоо, ямар амар хэрэг. За ирэх модоо. Наа чи юу вэ? Алмас бэн. Чи урд нь алмас харж ирсэн үү? Хараагүй. Тимээс ичдэг. За өөр. Руу ичдэг. Лов иддэг ээ. За сайн байна. Наа алмас чи яаж ийн? Энэ хөдлөөдөөсөн згсэн чим бид хоёрыг ичсэн чи хөдлөхгүй байна. Бидний харангуйтай хөдлөх болсон юм уу? Ямар амар хэрэг вэ? Хорон санаатай юу? Харин санаатай энэ. За баярлалаа. Зүгийн найз нээж магадгүй. За хорон санаатай алмас үзсгээд за явцгаая. Сайн уу би ихэн баяраа тэгээд би одоо 11 настай яг 9 хоногийн дараа би 12 хүрэн тэгээ одоо утахгүй 2 дугаар аялалтаа гаргаж байна. Аав ээжийнх нь хувьд 3 дахь. За хаагур явах үлээ. Өмнөд Америк юм. Шүү. Тэгээд Америк, Канада мэдгүй тэгээд тэр доошо Перу, Бразил гэдэг орно. За тэгээд нэг юм хэлмээр байна. Яасан бэ гэсэн чинь бид нэр жоохон буруу яваад ирчихжээ. Юу гэхээр ингийн биш үү заяа. Зогсоол дээрээ буугаад машины зогсоол дээрээ буугаад дээшээгээ ингэж авирж явж байгаад шууд зүүн гар тийшээгээ нэг юм чулуун зам байгаа. За одоо би харуулъя. Ийм чулуун зам байгаа. Энэ чулуун замаар ингээд шууд ингээд уул руугаа эхлээд явах хэрэгтэй юм биш үү? Саяныхаа одоо хийд дээр очдог нь бас буруу юм байна. Бид нэр хийд дээр очиод буцаж зам дээр ирээд ингээд тойрж ин. Тэгэхээр зогсоолоосоо ирээл шууд энэ замаараа ороод тойроод буухтаа энэ хийд дээр очдог байсан юм байна. Тэг бид нар мэдэхгүй буруу тарцсан байна. За тэгэд энүүгээрээс манай дотоодын аялагчид аялаад явж байна. Хэвтэж байгаа буддаа бурхан болтой байна. За энийг бид нэр Тайланд улс Бангкок хотод байхдаа үзчихсэн санагдаж байна. Тэгэхээр энгийн байдаг гэж өстой төсөөлсөнгүй. Байгалийнхын чулуун дээр нь ингээд гоё сэлчихсэн байна. Агуу цувраг гэж байгаа юм байна. Хөөе байгалийн чулууны доор ингээд хийцэн бах та. За ийш ороод үзье. Хойно жирхэн байгалийн чулуу шүү дээ. Зэно. Тэр байгаль дээр ингэж гоё юм болгосон би өстой анх удаа л үзчихсэн. Хөөе гут сугарчлаа. Хөөе гутлаа алдчихлаа. Хөөе гутлаа авчраарай. Байхгүй. Явж исэн чинь гутлаа алдчихлаа. Баярлаа. Хөө дотор нь юм орчих. Юу вэ? Хин дотор нь юм хийдэг үнэ. Хэрэм үү те? За гуталтаа боллоо. За. Вау. Юу гэнэ вэ? Газрын харшлтыг номготгох Арслангийн ам гэж. Энэ хардаа ерөөсөө яг байгалийнхын чулуугаар нь ингээд байгаа дээр нь хийцэн биш бүгдийг. Надад бол үнэхээр их таалагдчихэж байна. Вау. Ийм том чулууг ингээд ийм болгочдөг. Гоё юм аа. Тэр сэлэгийн үсгэн бүр байгалаараа ингээд чулуутайгаа наалдатай байж шít. Оо Арслангийн ам руу орчих юм уу?
Байгалийн шат байна. Гоё юм бэ? Янз. Би хэрэг марцсан. Хаанаас юм? Би доор энэ. Өөгүй өвчлээ. Тэнийг авахгүйгээр алга болчихсон. За уучлаарай. Та урдаг заасангаа авахгүй яаши. За очроонд бурхан тарина гэсэн байна. За ийм гоё юм хийсэн хүмүүст нь юу гэж хэлмээр байна? Баярлалаа. Ой, түрүүний алмас нэрээ одоо байгаа болов. Хэцэн болов? Цэнэ намайг их болор гэдэг тэгээ би 9 настай удахгүй автобустайгаа уулзаад дэлхийд таарч ажиллана. Ой би их хүмүүсийг авчаад ирэн. Бурхантай хэсэг төр хүрээд ирсэн. Үнэхээр гоё вау гэмээр харагдаж байна. За өнөөдөр бид нар аглаг бүтээлийнхээ дээр аяллаа. Үнэхээр сайхан бүтээн байгуулалт бас нөгөө байгаль ээжтэйгээ ойрхон аль явдалтай сайхан өдрийг өнгөрүүллээ. За ингээд бидний өнөөдрийн аялал өндөрлж байна. Баяртай.